За бид хоёр усанд явж байна. Ус хувцас угаахаар явж байна. Манайх ингээд давхартаа баг 20-30 айлтай. Тэгэд карантиныхын уснаас угаасаа ууж болтгоо. Нөхөн дааж нөө. Карантин уснаас угаасаа ууж болтгоо. Тэгэд энэ ч нэг бат төлөөд нэг 100 секунд яа тэгээд 2 сав ус дүүрэхэд 8 бат болтыг. Тэгээд нэг хувц угаахад бас нэг угаахад 40 30 бат, хатаахад нэг 40 бат гээд нэг эргүүлэхэд нэг 70 бат нэг 7,000 төгрөг. Тэгээд хоёр талд нь зэрэг угаалгахад нэг 14,000 төгрөг орчим болтыг. Тэгээд нэг сард нэг угаасан 4 удаа л угааж байгаа юм дөө. Манай энэ жил түрээссэн байр дотроо угаалгын машингүй юм байлээ. За тэгээд тэр байна. Уг нь манайхаас амар ойрхон гараал. Дэлхийд очиод усаа авчин юм угаачна. Амар яжчих ажилтай манайхч. Сайн уу гэрээ. Hello. Workout хийх 4-р өдөр байна. Бас 4-р өдөр байна. Өнөөдөр би охинтойгоо үлдсэн. Хаашаач гараагүй бит хоёр. Яси. Бац юм уу? Онгоц юм уу? Онгоц юм уу? Гээд хойло мамаараа залгая. За одоо мамыг нь ирчүүл би workout хийх гэж жим рүү авах төлөвлөгөө суунчна. Гадаа гой салхитай бас сэрүүхэн сайхан байна. Хэдэн өдөр бичээр явсан биш бүр хавхаар болсон биш үү. За өнөөдөр тэгээд гэртээ сайхан амарлаа. Өнөөдөр Таиландд хэрхэн амьдарч болдгоо гэд. Би хэрхэн амьдардаг вэ гэдэг талаар видео хийх юм лөө. Гэрээ танилцуулах, гэрээсээ бос нэмэл танилцуулах тий. Манай хотхон юм байна. Голдоо ийм том пүүлтэй. Манай байр энэ. Ингээд нэг юм тойрог хэлбэрийн байр байна. Хоёр талаараа. Тэр манай жим байна. Хоёр давхарт нь. Жимээсээ гарч ирлээ. Тэн шоурт орлоо. Энд ингээд пүүлд сэлээд гэртээ орно. Иймэрхүү. Энэ байр сарын сая 700,000 төгрөг Монгол мөнгөөр 2 сар амьдрахад 3.4 сая төгрөг төлж байгаа. Бас боломжийн. За өнөөдөр миний 4-р өдөр байлаа. Тэгээ өнөөдөр би гэртээ амарсан. Охинтой амарч байгаа орой гарч ирээд.
сая нуруу хийлээ. Нуруунд дээр 4 дасгал хийлээ. 2 талууд дээр 1 дасгал хийлээ. Тэгээд цаг орчин цаг жоохон воркаут хийчлээ. 30 минут гүйсэн. За тэгээд өнөөдрийнхээ ямар ч челленжийг дуусгалаа. Одоо надад нэг хэдэн минут үлдсэн баг шиг байна. Энэ нөгөө манай байрны жим 10 цагаас хаадаг байхгүй. Тэгээд хагас нь одоо нэг 10 минутын хугацаанд нэг жоох юм ярьчихлээ. Манай гэр бүл Таиландд 2 дахь жилдээ амьдарч байна. 4 жил Монголоос ирэхдээ Мятийн шууд нислэгээр ирсэн. 4 жил манай охин жоохон байсан болохоор таксад төлөөд онгоцод үнэгүй ирсэн. Тэгээд нэг Мятийн шууд нислэгээр тулгаж авсан болохоор нэг 6.6 сая баян орчим чөлөөтэй нэг нислэг хоёр талдаа тиймэрхүү болж исэн. Тэгээ энэ жил бас яг тэр үнээрээ гэхдээ энэ жил манай хүүхэд 2 нас гарцсан болохоор тикет хөдөлж авсан суудлаар сууж юм гээд. Тэгээд 6 бас нэг 6 мөрөө орчмоор авцсан байсан. Тэгээд тэрийгээ цуцлаад нэг заашгүй шаардлага гараад тэр тикетийг бидэд алдсан. Тэгээд сүүлдээсээ 12 сард бид дахиж тикет авахдаа Air China-гийн дамжин нислэгүүдтэй 2 хоноод ирэхээр тикет авсан чинь бид нэр 3 сая тикет олж авч чадсан. Тэр нь болохоор салгаж авах юм бол үнэтэй юм байлээ. Тэгээ Air Transfer хайлгаж жагаад багцаар нь авчихаар 3 сая гэдэг чинь хүний 1 сая төгрөг наашаа бүхэд төгрөг ирж байгаа. Тэгээ Air China-гаар яваад ирэхээр нэг гоё юм нь болохоор Air China-аас буудал гаргаад өчтдөг. Дээрээс нь онгоцноос тосоод буцаагаад онгоцны буудлыг хүлээд өчтдөг болохоор хятадд байх хугацаанд бид хэдээс ямар ч таксины зардал болон буудлын зардал гараагүй. Хоолнд нийл зардал гарсан. Тэр тийм ших биш. За тэгээд бидэд нөгөө энэ жилийн хувьд болохоор нэлээд удаан энэ амьдрахаар шийдэж ирсэн учраас тикет нэлээд хожуу авсан. Хошоо авсан. Хавар баг. Тэгэхээр Мятийн нислэг нэлээд хямдарсан байлаа 3-2 сая төгрөгийг бидэд олж авч чадсан. Тэгэхээр өмнөхөөсөө бүр 1 сая төгрөг хэмнэж ирж чад. Хэмнэсэн гэсэн хоёр талынхаа тикетийг 3 хүн 5 сая төгрөгөөр авсан. Ингээд бодохоор аюул боломжийн үнээр ирсэн. За тэгээд энд ирэнгүүт энд манай бас нэг найзууд гэх юм уу манай найз бас энэ амьдэрдэг. Тэгээд найзынхаа бас туслалцааг аваад бид нар энэ чинь маш хямдхан байр болж авч чадсан. Стресс төлөвлөөд найзтай хэлж яагаад энд 1 сарын 1.7 сая төгрөгийн Монгол төгрөгөөр нэг өрөө 30 м квадрат кондод нэг өрөө байр түрээсэлж чадсан. Тэгэхээр 2 сар амьдарахад тэр байранд 3.4 сая төгрөг төлж байгаа. Тэгээд Таиланд ч өөрөө 60 хоног визгүй аяллаа зорилгоор ирж байгаа тохиолдолд сурах ч юм уу, ажил хийх ч юм уу, өөр зорилгоор ирэх юм бол тэр виз өгчихгүй. Тэр 60 хоног байж болохгүй гэдэм байлээ. Тэгээд нэг хүн 190 минут төлөөд 30 хоног сунгах боломжтой. Тэгэхээр нийтдээ 3 сар Таиландд амьдарч болж байна гэсэн үг. Тэгэхээр бидэд 3 сарынхаа 2 сарыг нь 3.4 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байр түрээсэлж авч чадсан. За энд амьдрах хугацаанд мэдээж хүүхдтэй учраас ийшээ бич орон, дэлгүүр хоршоо байр орон нэг цуглуулах гэдэг. Тэгэнгүүт бид энд машин түрээсэлждэг. Ирээд бас л нөгөө найзуудтайгаа ярьж байгаад букинг ч юм уу, трип ч юм уу тиймэрхүү аппликейшн ашиглахгүйгээр шууд Таиландуудтай холбогдож байгаад бид нар машина 1.5 сая төгрөгөөр түрээсэлсэн 2024 оны Toyota Yaris чөлөөтэй нэг хөөрхөн аюу гоёлцсон билээ 24 оных. Тийм машин түрээслээд авцсан. Айгүй дайжгүй. Тэгээ шинэ машин болохоор унахад ч гэсэн асуудал байхгүй. Тэгээд энэ чинь бол машингүй болоод энүүд хоорондоо хол учраас айгүй төвөгтэй байна. За тэгээд машина авчиж байгаа, байраа авчиж байгаа. Тэгээд асуудал шийдэгдчихнэ. За тэгээд хүнсээ болоод бидэд ерөнхийдөө энэ байдаг макро болон лотусаас цуглуулждаг. Ерөнхийдөө том юмнуудаа бөөнөр нь авахнуудаа макроос авдаг. Жижиг сажиг ойр зуурын нэг ширхээр авахнууд лотусаас авчдаг. Макро бол бөөний тийм том дэлгүүр мах болон ойлын цаас масаж юм уу их хэмжээний юмудаа авахаар бол макро орчдөг. Лотусаас бол жижиг сажиг юм авчдаг. Тэгээ Таиланд улс маань зүүн гарын дөрөвтэй эхлээд бол машин барихад жоохон эвгүй дандаа зүүн талаараа явна. Монголчин баруун гарын дөрөв
зам гарахтаа одоо зүүн тишгээ харж гардаг ч юм. Энд бол баруун талаас чи машинууд ирж байна. Тэгэхээр Таиланд бол 100 гаруй дөрөвтэй дэлгүүр дотор ч 100 гартлаа барьж явдаг. Машин зам дээр ч 100 гартлаа барьж явдаг. За тэгээд бас айгүй хурдан явдаг Таиландын зам дээр ч зөрөгтэй машин байхгүй бол удаа явах юм бол араас чи гэрлээрээ төрөх сигнал нь бас асуудлууд ихтэй. За тэгээд ерөнхийдөө бол энэ байрны амьдралд бол айгүй дэжгүй. Гадаа айгүй том пүүлтэй. Ер нь бол энэ халуун орнуудын стандарт бол мэдээж дотроо нэг юм хөөрхөн жижигхэн энэ бол манайхад бас айгүй дэжгүй том санагч. 4 жилийн манай байрны жип бол энэс бүр амар жижиг юм байсан байна. Тэгэхээр энэ бол яг стандарт те. Угаасаа байр болгоно пүүлтэй байр болгоно нэг юм жижигхэн заалтай жиптэй. Тэгэл энд амьдарч байгаа хүмүүс бол бүх юм айгүй нээлттэй байх те. Гоё сэлцэж болж юм. Мэдээж цаг агаар 8 дулаах юм. Тэгээд ингээд жибээ хийчих болж юм. За тэгээд миний хувьд гэх юм бол байр иймэрхүүнтэй, машин иймэрхүүнтэй. За хүнсээ яадаг. Хүнс бол юу яг л ийм арт гэсэн. Нэг ийм арт руу ороод нэг хүнс цуглуулад гарч ирэхэд нэг хэд орчим болдог. Тэгээд 300-аас 500 мянган төгрөг болдог ч юм. Энд ер нь бас нэг тэгчих гэдэг. Ер нь нэг 300 мянган төгрөг, 200-аас 300 мянган төгрөг нэг хүнс цуглуулах. Тэргээр нэг 7-аас 14 он гэж юм. Идэж юу гадаг байждаг. Тэгээд маргааш нь өдрөөс угаасаа дэлгүүр хийчих хаа. Тэгэхээр би 60 дараагийн бичлэг дээр дэлгүүр дотор зарагдаж байгаа. Ерөнхийдөө тэ жимс болон нарийн ногоо, мах, тэгээд хүнсний ногоо одоо өргөө байдгийг монголчуудын энэ ирээд идэж болох тэр зүйлсүүдийн үнийг бас ингээд хараад бичлэгтээ оруулаад явна. За тэгээд энд ирсэн он бол тэгээд машинтай байртайгаа оролцсон. Тэгээд цаашгүй гадаа ингээд бүх юм байж ин бич байгаа бол бичүүд үгээ Google Map ашиглаад явчих болчих юм усан парк гэдэг. Ер нь бол тэгэл гараад явах юм бол мөнгө амар өргөдөөл яг их хүүхдийн зүүн үнэтэй ресторанаар яваад байгаа юм шиг. Гэхдээ байгаад юм угаасаа мөнгө хийж өгдөг юм хэлтэй амьдч бол энд байх хугацаанд онлайнаас ч юм ямар нэгэн байдлаар те бизнес чи явдаг бол энэ нэг амьдралж болно. Эсвэл сайхан хэд 1-2 сар амьдрах мөнгөө Монголд байх хугацаанд хөрвүүлж ирчээд энэчнээс сайхан удаанаас судалж өвлийн турш амьдарч байгаад Улаанбаатар руу буцаад сайхан ажиллаа хийж байгаа дараа жил нэгдэг чинь. Бас энэ хүүхдүүдийн сургууль болон цэцэрлэгийн сургалт юунууд айгуу дажгүй сонссон. Хятадын бэрдэг хүмүүс бас энэ шиг гүйж ирж хүүхдүүдийн цэцэрлэг сургалт өгөөд байгаа бас ганц нэг хүмүүсийн юмнууд ажиглагдчихлээ. Тэгэхээр бас тэрдлийнхэн юмнууд дажгүй. Мэдээж Таиланд бас энэлгээрээ бас айгуу сайн тэрийг бол хүн болон мэдж байгаа хүмүүс хүүхдүүдийн эмгэгт үзүүлэх гэж ээж аваа эмгэгт үзүүлэх гэж Таиландд айгуу хэрдэг. Тэ бомбонг юулээ хэд хэдэн эмгэгүүд бас байдсан байлээ. Манай энэ бол Бангкок хоспитал гэдэг эмгэг байдаг. Амар үйлчлэгээ сайтай. Угаасаа Таиланд бол үйлчлэгээр угаасаа алдартай. Зөвхөн байрандаа орчроод машинаа тавих гэдэг зүгээр ухраараа ингэрээ тэгээрээ баруун зүүн за болсон шүү гэж зүгээр өстэй. Тийм сервистэй газар бол нэг тийм олон байхгүй хаа. За тэгээд өнөөдөр 9 цаг 57 минут болж байна. Өнөөдөр day 4 ингээд дууслаа ямар ч үсэн гэсэн. Хэцүү байт юм байна. Юус ямарваа нэг юм чинь хэлж чадаад нэг ингээд хэцүү байдаг. Дунд нь бас дахиад хэцүү бай тээ. Яг нэг юм ууланд алхаж байхад нэг зогсмогч юм шиг санагдаад өмнөөс хойш явж чадахгүй юм шиг санагдаад тий. Яг үндэ тэр мэдрэмжээд авчих юм бол дахиад цоош нь ирч хүч гарч ирээд дахиад цоош нь бие гарч ирээд явсаар байгаа. Тэр оргил дээр гардаг шиг яг энэ челленж хийчихсэн явсаар байгаад ард гарч чадна гэдэгт бол итгэлтэй байна. Нэг дээд бүрт хамт байсан баярлалаа. Маргааш уулзцай. Peace.